дийлэх байгууллага гэдэг. Гэтэл маркетинг гэдэг маань агуулгынхаа хувьд бол нэг реклам хийгээд реклам цацаа сууж идэг агуулгын зүйл биш гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Бүгд мэдчихэв. Тэгэхээр бид нар бол бизнесийн модельд бол өөрчлөлт хийх ёстой. Бизнесийн модель бол өөрөө маркетинг суурьтай. Буюу одоо сүүлийн үеийн бүх бизнесийн модельд бол хэрэглэгч суурьтай болж байгаа. Тэрийг бид нар уншиж байгаа, харж байгаа. Тийм учраас ер нь маркетингийн албаны үйл ажиллагаа, маркетруудын үйл ажиллагааг илүү мөн маркетруудаа илүү чадварчиж, илүү тэр бизнесийн модель маркетингийн үүрэг роолыг нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр реклам сурталчилгааг яаж хийх вэ гэдэг биш, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг ивэнтийг зохион байгуулж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ энэ дээр ямар гоё уран сайхны реклам хийх вэ гэдэг талаасаа биш, яаж судалгаатай, системтэй, шинжлэх ухаанч байдлаар брендийг хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг ярихаар бид энэ цугласан байна. Тэгэхээр энэ шинжлэх ухаанч байдлаар брендийг хөгжүүлэх бид нар зөндөө гой гой юм өрнөддөг боловч үндсэн менежментийн бизнес модель маань угаасаа буруу учраас бид нар заримдаа тийм боломж олддоггүй. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлгийн одоо бид нар цаашаа би өнөөдөр өөрийнхөө тавих хэлбэрээс илүү цаашаа явах хилцүүлэхт бол бас ач холбогдол өгч юм л да. Тэгээ цөмөр яг нэг салбарын хүмүүс учраас халуун тогоондоо асуудлаа ярих. Нэг одоо хүнжилтээр өсөв шүү дээ. Халуун тогоондоо яг удирдлагууд ингэдэг. Яг ийм хөгжүүлэх гэхээр одоо студент нь ингэдэг. Судалгааны байгууллага нь ингээд цөмөрөө бас ярилцах ийм ивент байгаасаа гэж би хувьдаа одоо хүсэж байна. Тэгээд онцлог дуусгаад үндсэн юм яриа да тий. За миний сэдэв бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс дох судалгааны функц гэсэн ийм сэдвээр би тавих гэж байгаа. За миний тавих байгаа ер нь гол санаа нь бол юу гэхээр co-creation гэдэг одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг шинэ моделийг одоо танилцуулах гэдэг. Ер нь бол урд нь байсан модель гэхдээ одоо ингээд шинжлэгдээд явж байгаа. Одоо манай компани хувьд одоо энийг хөгжүүлэх зүйл дээр бол нэлээд тийм идэвхтэй ажиллаж байгаа. Тэгэхээр co-creation гэдэг шинэ моделийг танилцуулах юм одоо энэ нь брэнд хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн одоо үндсэн стандарт модель гэж ойлгож болно. Тэгээ энэ моделийг танилцуулах би ийм презентацийг хийх гэж байна. За тэгээд эхлээд явуулчих уу гэдэг. Энэ бүр явуулчих уу. За тэгэхээр би ингээд дэлгэцээ эхлэхээс өмнө нэг асуулт асууя гэж бодож байна л да. Миний асуулт юу гэхээр ер нь жилд зах зээлд нэвтэрж байгаа брэнд бүтээгдэхүүнүүдийн хэдэн хувь нь амжилт олоод мөн хэдэн хувь нь амжилт олдоггүй юм болоо гэж. Тэгээ энэ асуултыг би бол нээлттэй тавьж байна. Та нар юу гэж бодож байна? Ер нь одоо хэдэн хувь нь амжилт олдог гэж бодож байна? Мөн хэдэн хувь нь амжилт олдоггүй гэж бодож байна? 30% нь олдог гэж үзэж байна тийм. За, ер нь 50-аас одоо дээш хувь нь амжилт олдог гэж бодож байгаа хүмүүс нь гараа өргөдөө. За, тэгвэл бусд нь дандаа 50-аас доош хувь нь амжилт олдог гэж үзэж байгаа юм. Зөв. Тэр залуугаас бусд нь чи бол 30% гэрсэн чи 70% нь амжилт олдог гэж олдог нь халуун тийм. За, цөмөрө харъя тийм. 95% нь фейлд болд юм байна л да. Одоо өөрөөр л амжилтгүй болдог. За энэ бол Харвардын их сургуулийн Харвардын бизнесийн сургуулийн профессор Клейтон Кристенсен гэдэг хүний одоо хийсэн судалгаагаар нийтдээ Америкт 30 мянган бүтээгдэхүүн жил болгон зах зээл дээр шинээр нэвтэрдгийн 95% нь фейлд болдгоо амжилтгүй болдгоо гэсэн ийм судалгаа байж байна. Тэгээ энэ бол юуг харуулдаг юм гэхээр энэ нь бол бидний бодсоос ч илүү олон бүтээгдэхүүн зах зээл дээр нэвтэрч байдаг шинэ бизнесүүд гарч ирж байдаг. Тэгээд гарч ирээд амжилт олоогүй учраас бид нар тэрийг мэддэггүй. Мэддэггүй учраас тийм олон бүтээгдэхүүн амжилтгүй болж байгаа байх гэдгийг анзаарахгүй байна. За энэ дундаас үнэхээр олон нийтэд брэнд болоод танигдаад амжилттай явж байгаа цөөхөн эдгээд бид нар мэддэг юм. За цаашаа явж.
За тэгэхээр би одоо зарим нэгэн амжилтгүй болсон постэр болон бүтээгдэхүүнүүдийн зургийг ингээд харуулъя гэж бодож байна. За жишээлбэл энэ Колгейт богооны сурчлагаа юм байгаа юм шиг байгаа юм шиг байгаа ч юм байгаа. Тэгээд энэ та нар энийг харах юм бол энэ одоо ийм спагеттины сурчлагаа юм шиг харагдаж байгаа юм шүү дээ. За тэр бол цаашлуу тэр цаатлын одоо Cosmopolitan гэдэг нэртэй одоо алюминий нухш хийсэн байна. Энэ бол дандаа нэг амжилтгүй болсон брендийн кейсүүд баггүй. Та нар Cosmopolitan гэдэг нэртэй алюминий нухш хийж үзсэн үү? Харсан уу? Амжилтгүй болсон чи яаж харах вэ? За тэгэхээр одоо тэр Pepsi AM гэдэг одоо Pepsi AM гэдэг одоо тийм өөрийнхөө загварыг гаргаж ирсэн байна. Өглөө усаад одоо Pepsi уугаа сууж идэг хүн гэж бас байх уу? Тэгэхээр ийм сонин бүтлгүй юмнуудыг бас бодож олж ирсэн байх юм. За бүр ингээд бидний нэлээд мэддэг жишээ бол Gap логогоос хэлсэн тийм үү? Gap брэнд логогоос хэлээд энэ нь бол нэлээд их борлуулалтыг бол бас уналтанд оруулсан юм кейс үү. Gap-ийн логогоос хэлсэн кейсүүд бас байна. За тэгээд одоо цаашлах юм бол тийм сонин машиныг хүртэл хийж ирсэн байна тийм. Ийм гачин машин унаад явах хүн байна уу гараа өрдөө. За тэнд нэг байна. За тэгэхээр яг нэг хувьд нь нэг хоёр хүн аваад тэгэл байх болцсон байна юм байна. Яг гэж ойлгохоос тийм. За тэгээд таньж. За тэгэхээр яагаад амжилтгүй болоод байгаа юм бэ? Яагаад амжилтгүй болоод байгаа? Ер нь брэнд бүтээгдэхүүн бүтээгээд одоо энэ брэнд шинээр засаад нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн яагаад амжилт олдохгүй вэ? Шалтгаан нь яг юу юм? Тэ? За энэ дээр бол зөндөө олон юмыг бол та нар бас бодож байгаа баг. Та нарын өөрсдөө ингээд амжилтгүй болгоцсон, унгаацсан одоо маркетеруудынхаа тэр хийж явцдаа унгаасан та нарын өөрсдөө туршлагач байж байгаа баг. Тэ? За энийг бол цөмөрөө бэлтгэлийн дараа хэлэлцүүлгийн үед ярилцъя. Бидний хувьд бол юу гэж бодож байна вэ гэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн модель өөрөө одоо брэнд хөгжүүлэлтийн модель нь өөрөө буруу байгаас болоод эдгээр бүтээгдэхүүнүүд бол амжилт олоогүй гэж мэргэжлийн байгууллагуудаас бид нар бол одоо үзэж байгаа юм. Тэгэхээр ямар байх ёстой юм бэ гэдэг. Тэгээ олон улсад одоо сүүлийн үед одоо яг бүтээгдэхүүний ямар модельээр хөгжүүлэх ёстой вэ гэхээр одоо co-creation буюу product co-creation модель буюу брэнд хөгжүүлэгч за судалгааны компани креатив агентлаг гэдэгт маань бол одоо тэгээд студ PR-ийн агентлаг, брендийн агентлагууд ингээд брэнд хөгжүүлэлтийн агентлагууд бүгд орж байгаа. Монголд бол иймэрхүү агентлагууд бол их байдгүй шүү дээ, тийм ээ? Студиуд бол байдаг. Одоо миний дараа илтгэл тавих BAT solution одоо креатив агентлаг гэж үзэх бол бабуу маань байж байгаа. Ер нь бол бас яг энэ моделийн дагуу BAT partners solution компанитай бид энэ судалгааны компани тэгээ брэнд хөгжүүлэгч хамтраад 2-3 кейсийг бол амжилттай хэрэгжүүлсэн байж байгаа. За энэ бол Монголд анхны удаагийн тохиолдол байж байгаа. Судалгааны байгууллага, креатив агентлаг, брэнд хөгжүүлэгч 3 хамтраад нийлээд хэрэглэгч рүүгээ одоо хамтарсан тоглолт явуулсан анхны хувилбар тэгээд маш амжилттай явж байгаа. Тэгээд тийм учраас бас яг энэ кейс бол бас тодорхой хэмжээнд манай бабуугийн маань илтгэл бол бас яригдах байхаа гэж бодож байна. За тэгээд цаашаа явчаа. За тэгэхээр ер нь бол судалгаагүйгээр бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэдэг нь бол резюмерийг авахгүйгээр хүнд хувц сойж өгөхтэй ижилхээ гэж би хувьдаа зөвлөж хэлж байгаа юм аа. Доор дэ бөмбөрт нэгэ биччихгүй. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ судалгаа таны резюмерийг одоо ингээд авахгүйгээр танд хувц сойж өгүүлнэ харагдах гэдэг тийм. Яг резюмерийг аваад оёх юм бол тэр цаатлын зураг шиг харагдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нэр судалгаагүйгээр юм хэрэглэгчээсээ резюмерийг авахгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ өөрсдөө бодохдоо яг тэгж болоод байгаа байхгүй. Өөрсдөө бид нар бодохдоо бид нар яг ийм л гоё юмыг хүнд өгч гэж бодоод байгаа. Гэтэл
хэрэглэгчдээр хэрэглэхээр хэрэглэгчийн нүдээр нөгөө бүтээгдэхүүн ингэж харагдаад байгаа. Тийм учраас брэнд бол одоо фейлер болж байна. Тийм учраас брэнд фейлер болж байна. Тийм учраас бид нар одоо энэ co-creation модель буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шат болгонд хэрэглэгчийнхаа арьсмарыг авна гэсэн. 7 үе шаттай модель байдаг. 7 хэмжээний огтлно гэсэн. 7 хэмжээд нэг брэнд гарч ирэх гэсэн үг байхгүй. За ийм моделийн тухай бол би ярих гэдэг байгаа. Гэхдээ энэ моделийн дагуу бол нэг хэрэглэгчээс биш нийт хэрэглэгчээс одоо хэрэглэгчийн бүлгээс яаж арьсмарыг авчих вэ гэдэг асуудал бол судалгааны агентлагийн асуудал байхгүй юу? Нэг хэрэглэгчээс бол арьсмарыг авах бол одоо тэр хуц соёдог хүний асуудал. 100 мянган хэрэглэгчийн арьсмарыг авах гэж байгаа бол ерөнхий арьсмарыг авах гэж байгаа бол энэ бол судалгааны асуудал байхгүй юу? Судалгааны асуудал. За тэгэхээр бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн co-creation моделийн маань бол одоо 7 үе шат байдаг. За энэ үе шатнуудад бол тус бүртэн хийгдээд явах ёстой судалгаанууд байдаг. За энүүний талаар бол бид нар одоо яг ямар технологи ашигладгийг, яаж хийгдгийг гэдэг талаар нь долуулангийнхын талаар бол ярьж чадахгүй. Зарим нэгийнх нь хувьд бол өнөөдөр би ярихаар бэлдэж ирсэн байна. Тэгэхээр бол мэдээж бол бид нар idea test буюу creative study буюу энэ бол хамгийн сонирхолтой тэгээд хамгийн хүнд судалгааны хэсэг байдаг. Энэ бол шинэ одоо тэр брендийн санааг бүтээх үе шүү дээ. Санааг бүтээх үе шүү. Тэгэхээр дараагийн концепт тест буюу нэгэн бүтцэн санаагаа одоо бол яг энэ санааг бол яг ийм концептойгоор ийм хэрэглэгчийн бүлэгт ийм аялах дуртай гэдэг юм уу одоо тийм ийм байгаль орчныг хайрладаг байгаль дуртай байдаг юм уу өөрөө ийм өөрөө бизнес хийдэг гэдэг юм одоо тодорхой 30-40 насны ийм бүлэг зориулж гэдэг юм ийм концепт. За энэ хүн энэ бүтээгдэхүүнийг ийм үедээ хэрэглэн ийм бусад одоо цэцэл дээр байгаа ажил төстэй брэндүүдээс нь ийм вайжтай байх юм а гэдэг ингээд концепцоо тодорхойлох асуудал байна. Тэр тодорхойлсон концепцоо тестлэх асуудал байж. За энэ бол хоёр дахь үе шүү дээ байхгүй юу? Энэ бол хоёр дахь үе. За тэгээд концепт тестийг бол яаж хийх ёстой вэ гэдэг талаар бол би бас нэлээд жоох дэлгэрүүлж ярина. За нэгэнт концепцоо тестлэх концепц буруу байх юм бол бид нар яах вэ? Засна шүү дээ, засна. Гэтэл бид нар концепцоо тестлэхгүй шууд тоног төхөөрөмжийг юм хөтлөж байна. Концепцоо тестлэхгүй шууд үйлдвэрийн барилгыг эхлүүлж байна. Концепцоо тестлэхгүйгээр магадгүй шууд лангуун дээр аваад тавьж байгаа байхгүй. Үйлдвэрийн барилгыг барьсан үед концепц буруу байсныг мэдвэл үйлдвэрийн барилгыг нураах уу? Концепцоо тестлэхгүй лангуун дээр аваад бүтээгдэхүүнээ аваад тавьсан чинь зарагдахгүй байвал тэр үйлдвэрийн шугамаа нураах уу? Тэр хийсэн пакэж шатаах уу? Шатаа. Барьсан байшингаа яах вэ? Нураах уу? Барьсан байшингаа нураад эсвэл сүнстэй байж болно. Одоо сүнстэй байшингууд 15 онд нэлээд олон гарна. 16 онд хэрхийг би мэдэхгүй байна. Ер нь бол одоогийн судалгааны forecast дээр бол нэлээд гарахаар байж. За тэгэхээр бид нар ийм одоо өөрөөр хэлбэл цаасан дээр эхлээд шатаачч болдог бүтээгдэхүүн хөгжлийн процессыг бэлдээр нь шатааж тоглоод байгаа нь одоогийн бизнесийн моделийн анхтай байна. Яасыг хөнгөтэй, яасыг цаг цагтай. Бүх юмыг цаасан дээр бүх юмыг хийсвэр төвшөнд нь хүнд бодит юм шиг харуулж болно. Энэ төвшөнд концепцийг төгс засчаад яг л ийм концепттэй бүтээгдэхүүн байвал одоо үнэхээр вайлуутай санагдаж байна надад. Үнэхээр үнцэнтэй санагдаж байна. Энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд өгөөч. Энэ байшингаа бариад өгөөч. Би бүр урьдчилаад мөнгө өгөөд орё гэдэг. Энэ төвшөнд нь баталгаатай уусны дараа одоо барилгын ажлыг эхлүүлнэ. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирнэ гэдэг юм уу? Энэ дараагийн асуудал болж байна. Тэгэхдээ бас болов. Дараагийн бүшний үгээр бизнес анализын үе шүү дээ. Бизнес анализын үе. Энэ бизнес анализын үе гэдэг бол төслийн үр ашигын санхүүгийн үр ашигын тооцоог хийх үе шүү дээ. Ийм бүтээгдэхүүн гаргаад ирэхэд яг хэдийн хэмжээтэй зарагдах юм бэ? Бодит худалдаа авалт нь хэд вэ? За одоо бол төсөл боловсруулалтын эхлээр манайхан яаж юм гэхээр за ер нь удирдлагад хэд зарагдана?
жилдээ тэд зараг ингээд өөрсдөө таамаглаад тавьчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ айгүй ашигтай хэдрийг харагдуулцдаг. Тийм төслийг бол одоо төсөл гэж бол нэрлэхгүй шүү дээ. Тэрийг курсын ажил гэж нэрлэдэг байхгүй. Курсын ажил. Яг тухайн концепцоо бариад бид нар яг тоон судалгаа хийх ёстой. Нийт хэрэглэгчийн бүлгийн яг хэдэн хувийг хүлээж авах вэ? Тэр нь хичнээн хэрэглэгч. Их олон тогтоод байгаа хичнээн хэрэглэгч. Өөрөөр яг хэдэн жишгийн бүтээгдэхүүн зарагдах бололцоотой юм бэ гэдгээс үндэслээд одоо нөгөө үйлдвэрийн чинь цар хүрээ хэдийн хэмжээний хэдэн ажилтнтай үйлдвэрээр хүчин чадлаа хэдээр тооцох гэдэг асуудал энэ бизнес анализын үешинд яригддаг юм хийгддэг юм. Тэгэхээр ийм бизнес анализыг бол ийм бодиттой бизнес анализыг хийгээд хэрвээ одоо өнөөдрийн миний концепт ашигтай гарвал ашигтай гарвал бид нар одоо дараагийн шат руу орно. За дараагийн шат маань бол юу гэхээр product test гэхгүй. Product test. Одоо бид нар одоо хүртэл бол ерөөсөө бизнес анализын энэ үе шиг хүртэл бол бараг бүтээгдэхүүний 80% нь явчихж байгаа шүү дээ. Бараг бүтээгдэхүүний 80% нь явчихж байгаа. 80% хүртэл бид нар цаасан дээр хийдэг юм шүү бүтээгдэхүүний. Цаасан дээр судалгаан дээр. За тэгээд 80% нь явцсны дараа бол одоо яг үгээр бүтээгдэхүүнээ бэлтээр нь одоо sample загварын үйлдвэр. Sample загварын үйлдвэрлэхдээ бид нар бас үйлдвэрийн тоног төхөөрөмж импорт авчих шаардлагатай байхгүй. Хятад байдаг юм уу, Солонгос байдаг ижил төстэй үйлдвэрт очоод захиалаад хийлгэж нөгөө концепц байгаа. Яг ийм пакэжтэй, ийм загвартай 1000 ширхэг хийгээд явуулаач. За нөгөө 1000 ширхэг тест дээр ирсэн юм а бид нар одоо яах вэ? Хэрэглэгчийн бүлэг дээр одоо жинхэнэсээ тест. Авсуулж үзүүлнэ, бариулж үзүүлнэ, хууцсуул өмсүүлж үзүүлнэ. Тийм ээ? Дахиад тест. Одоо жинхэнэ бүтээгдэхүүн тест. Тэгэнгүүт яах вэ гэхээр нөгөө хүмүүс чинь нөгөө нэг концепц тестийн үед би нэг иймэрхүү концепцтэй байвал гоё шүү гэдэг одоо хаант хэлсэн нөгөө нэг санаанаас та нарыг арай жоохон өөр хийчихээ. Амтан жоохон гашуун бай. Тэ? Эсвэл энэ бижаг чи миний бие сууж өгөхгүй байх. Тэ? Эсвэл бол энэ барих гэдэг байсан гэж таацсан дээр намхан санагдаж гэдэг юм уу те? Загварын барь үзүүлж болно шүү дээ. Загварын барь үзүүлж болно. Тэгэхээр энэ үед бол дахиад тестлээ. За тэгээд дахиад тестлэхээр бол одоо бол яг үгээр энэ тестийн үед бүтээгдэхүүн амжилтгүй болох юм бол бид нар юу алдах вэ? Юу алдах вэ? 1000 ширхэг sample бүтээгдэхүүн алдах. Тийм биз дээ. Бид нар үйлдвэрийн байцсан том байшин алдах уу? Алдахгүй. Бид нар амар том барьсан 3000 айлын хотхон алдах уу? Алдахгүй шүү дээ. Нэг загварын байшин алдах. Болж байгаа шүү дээ. Болж байгаа шүү. За тэгээд үнэхээр одоо энэ бүтээгдэхүүнийг sample нь авсан чинь болохгүй байх юм бол бид нар одоо яах вэ? Sample загвараа ахаа сайжруулах шүү дээ. Тэ ахаа сайжруулах. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг яг одоо зараад өгөөч. Одоо би бэлэн мөнгө гаргаад авъя, бөөндөө авъя гэдэг ингээд хэрэглэгч одоо нөгөө үнэхээр тулаад ирэхээр бол улаагддаг шүү дээ. Одоо авчихлаа. Бэлэн мөнгө шууд авчихлах юм бол тэгээд Монгол чуу гэдэг. За энэ үед бол яах вэ гэхээр энэ бол одоо би бүтээгдэхүүнээ засал нэвтрүүлэх цаг нь болсон байна гэсэн. Зөв тийм. За тэгэхээр одоо бүтээгдэхүүнийг бүтээх гэдэг маань бол ерөөсөө бүтээгдэхүүн хөгжлийн процессын 30% гэж үздэг байна. Бид нар бол одоо 30% бүтээчихэж байгаа байхгүй тийм. За үлдсэн 70% нь юу байх вэ? Үлдсэн 70% нөгөө брэнд мэн байхгүй юу? Одоо бид нар брэндээ бүтээх гэдэг шүү дээ. Сая бүтээгдэхүүнээ бүтээсэн. Одоо брэндээ бүтээхэд бол бид нар нөгөө бүтээгдэхүүнийхээ давуу тал онцлогийг ойлгуулсан рекламыг бүтээ. Нөгөө бүтээгдэхүүний давуу талыг ойлгуулсан рекламны кампанид ажиллах, awareness-ийн кампанид ажиллаа явуул. Penetration гэдэг юм шүү дээ, тийм үү? Тэгэхдээ одоо бас нэг манай бүтээгдэхүүн хөгжлийн модельийн гаргаад байгаа алдаа нь юу гэхээр аюулгүй бүтээгдэхүүн гаргасан мөртлөө яг нөгөө реклам бүтээгдэхүүнээ санааг бүрэн ойлгуулаагүй тийм эсвэл буруу ойлгуулсан. Ийм рекламны ажил гарч ирээд нөгөө нэг
олон тэрбум олон сая төгрөгөөр хийсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил нөгөө том төлөвлөгөөтэй ажлыг компанид ажил рекламных нь постэр нэмэр рекламны компанид ажил унахчаад байгаа. Тийм учраас одоо энэ төвшөнд ямар судалгаа хийгдэх вэ? Нөгөө рекламны постэр, нөгөө рекламны видео үнэхээр бидний өгөх гээд байгаа санааг илэрхийлж гин үү? Өгөх гээд байгаа зүйлийг зүгээр илэрхийлсэн, үнэхээр хүний сэтгэлийг үлдсэн реклам болж чадчихгүй гэдэг сэтгэл. За одоо энэ реклам бол нөгөө нэг тестийн дагуу үзээд болж байна гэж үзэх юм бол одоо зах зээл нэвтрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр зах зээлд нэвтрүүлээд зүгээр хаячихгүй нөгөө реклам сурталчилгаа хэдэн хувьд нь хүрж ийн тэр хүрцтэй байл гэдэг юм мониторинг хийв. За энэ бол co-creation модель. Хамтдаа бүтээгдэхүүн. Бүх үе шатны туршид хэрэглэгчтэйгээ хамтдаа явна. Тийм учраас эцсийн хувцас түрүүний секси дээ гоё. Би таарсан үнэхээр тэр хүн таарсан тэр гоё хувцас нь очих юм аа гэсэн. За ийм л учраас хэрвээ энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг зөв моделийн дагуу явуулах юм бол брэнд бүтээгдэхүүн амжилтгүй болох магадлал за бараг 0 гэж хэлэх гээд байна. Миний хувьд бол 0 гэж үзсэн. Яг 20%. Гэтэ 80% амжилттай байх гэдэг бол тэгээд болчихсон гэсэн үг. Тэгэхээр ийм моделийг ер нь ийм моделийн дагуу судалгаагаа явуулаач бүтээгдэхүүнийг хөгжүүлээч, брэндээ хөгжүүлээч гэдэг ийм л мессежийг би өөрийнхөө хэлхээс өгсөн. Миний хувьд бол ингээд илтгэл маань ингээд дуусчихлаа гэж хэлхийж хайшаа би явсан. За яг би одоо яах гэдэг нь гэхээр яг энэ үе шатнд ямар технологиуд ашиглах вэ гэдэг судалгааны одоо тэр орчин үеийн ямар технологиуд байна тэрийг ингээд товчхон харуулад явж. За концепт тестийг бол ойлгоцсон шүү дээ. Нөгөө бүтээгдэхүүний концепт яг хэрэглэгчтэй яаж уялдаж ийн вэ гэдгийг бол бид нэр судлах хэрэгтэй. Тэгэхээр энд нэг сүүлийн үед маш их яриад байгаа аюул чухал зүйл бол брэнд engagement гэдэг бодлого байгаа. Брэнд engagement. За энэ зарим хүнийх нь шинэ зарим хүнийх нь хуучин ойлголт байна. Гэхдээ чиний брэнд хэрэглэгчтэйгээ яаж engage болж байна? Буюу өөрөөр хэлбэл яаж холбогдтыг? Чиний зав сурталчилгаа хэрэглэгчтэйгээ хэрхэн холбогдож байгаа байдаг бол маш чухал ойлголт байна. Маш чухал ойлголт. Тэгэхээр бид нар миний бүтээгдэхүүнийг ямар үед яаж хэрэглэх вэ? Тэрнээс ямар сэтгэл ханамжийг бүртгэх үү гэдгийг мэдгүүлэхээ. Энийг найзуудтайгаа хэрэглэх юм уу? Эсвэл гэрээрээ кайф авах гэж хэрэглэх юм уу? Тэгвэл бид нар энэ engagement-тэй хийхдээ концепц одоо яг энэ хэсгээр нь бол одоо сайжруулъя. Тэ? Бид нар амьдралын хэм маягийг уучлаа судалчих юм бол эдгээр яг ингээд орой гэртээ очихгүйтэй найзыгаа бууж ирээд хэрэглэх үедээ снэк одоо ийм снэкийг хэрэглэх дуртай байдаг юм байна гэдэг юм тэ. Тэгэх юм бол бид нар зан сурчлагаанда ганцаараа идээ явж байгаа биш. Олуулаа найзуудаараа гэртээ одоо парти хийж байгаа үедээ идж байгаа тэр снэкийнхаа рекламыг хүртэл цаашаа явуулах гэсэн үг. Бүх төвшөнд нөгөө нэг engagement маань ямар байгаагаас хамаарат реклам, бүтээгдэхүүн бүх юм нэгээд тэрэндээ нийцээд явна гэж. За энэ дээр бол одоо би сая яг Сингапурт тэр судалгаа хийний тэр конференцд явчихад ирлээ. Тэнд бол юу гэж нөхлөө тэр lifestyle буюу этнографик судалгаа гэдэг. Этнографик судалгаа. Хэрэглэгчийн тухайн зорилт сегментийн амьдралын хэм маягийг ойлгох судалгаа гэдэг байна. Этнографик судалгаа яаж явагддгийг мэдгүй танаа. Оролцооны аргын судалгаа гэж үсэж ярьдаг шүү дээ. Антрополог судалгаа гэдэг. Заримдаа бүр хэрэглэгчийг хэлтэн очоод хатаад байдаг. 7 хоногийн туршид ч юм уу тийм. За тэгээд нөгөө шарах шүүгэн тэр хүний амьдралд ямар үр гүйцэтгэж байгааг хардаг ч гэдэг юм уу тийм. За яг одоо дээр үедээсээ бол ер нь оролцооны арга буюу гэртэн ч юм уу observation хийх байдлаар гэртэн очиж суучаа хараа байж байсан. За энэ өглөөний цагаа яаж явах юм бэ? Өглөөний цаг уухтай сэрээлээ гаргаж ирээд ингэж идэх юм байж гэдэг юм уу? Эсвэл сүнтэй цагаа чанаад ингэж юм гэдгээс нь за энд нь ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг ингэж оруулж ингэж гаргаж ирдэг байсан. Одоо мэдээж бид нэр судалгаа хийж ингээд айлын гэрт 7 хоног байж болохгүй. Тийм учраас өөр технологиуд одоо мобайл дээр суурилсан, интернет дээр суурилсан тухайн үеийнхээ зургийг юм уу видеог аваад явуулдаг. Энийг бол concept creation одоо group гэж нэрлэдэг байна. За тэндээсээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхаа эдийн санааг бол гаргадаг. За ийм болчиход байна. За цаашаа явж. За концепт тестийг бол шинэ бүтээгдэхүүн дээр хийхээс гадна бол одоо байгаа бүтээгдэхүүн дээр бас хийж болно. Одоо байгаа бүтээгдэхүүн дээр. За бидний маркетинг дээр сүүлийн үед бол маш их цуглаад сүүлийн яригадад байдаг асуудал бол value гэдэг асуудал болчиход байна шүү дээ. Value based marketing буюу
value based одоо брэнд development гэдэг. Чиний хэрэглэгч, чиний бүтээгдэхүүн хэрэглэгч ямар үнцнийг өгөх юм бэ гэдэг асуудал байна. Тэ? Бизнесийн модель ч гэсэн value based болцсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний хувьд одоо value яаж хэмжих вэ гэдэг асуудлыг бол бас бодох хэрэгтэй. Шүн дунд ямар нэгэн асуудлаас болж одоо сэтгэл зовноод шүн дунд сэржээвэл тэр асуудал хэр зовлонтой асуудал вэ? Их хэцүү асуудал шүү дээ. Зүгээр унтаж чадахгүй бол тэр асуудлаас тэр хэцүү асуудал бол нэг тийм асуудал байна л дээ. Хүний хэрэгцээ байна. Тэрнээс бол унтаж чадахгүй шүү дээ. Тийм зовлонгоос бол хэцүү шүү дээ. Ийм цаг үедээ бид нар бүгдээрээ л нүд тулдаг байдаг. Тэгвэл надад чиний энэ асуудлыг чинь шийдээд өгч бүтээгдэхүүн байна. Одоо миний бүтээгдэхүүн хэр үнцэнтэй санагдаж байна? Эсвэл хэрэглэгч хэр үнцэнтэй санагдах вэ? За энэ бол максимум үнцэн гэж. Тэ максимум value-тэй бүтээгдэхүүн бол шөнийн нойрноос нь зовоож байгаа сэтгэл зовоосон асуудлыг шийдэх үс төвшний value-тэй бүтээгдэхүүн бол максимум гэж үзэж байсан юм байна тий. Тэгвэл одоо чи өөрийнхөө хаана байгаа вэ гэдгээ асуух хэрэгтэй байна. Үнээр хэрэгтэй юм уу? Үнээр тэр хүнд хэрэгтэй юм уу миний бүтээгдэхүүн тий? Би үнээр хэрэгтэй юм бүтээж чадсан юм. Тийм гайхамшигтай санаа надад байгаа юм гэдэг. Одоо чи ингэж тестлэх хэрэгтэй байна. Тестлэх процесс нь өөрөө ингэж явдаг. Үнээр гайхалтай чи бүтээгдэхүүнээ бүтээж чадсан бол чи тэр гайхалтай сайхан өндөр үнэ тавиад гайхалтай сайхан ашиг олох боломжтой. Чи тийм value өнөөдөр зохиож удаагүй зүгээр л me too юм уу эсвэл copy pasta гэдэг бүтээгдэхүүнтэй л байгаа бол одоо энийг цаашаа хөгжлийн процессыг цаашаа явуулах хэрэггүй л гэдэг санааг одоо сүүлийн бизнес модельнууд номнууд бүгд хэлээд байна шүү дээ. Одоо тэрний нэг идеал нь одоо нэг манай Apple компани болчиход байна шүү дээ. Steve Jobs ах маань болчиход байна шүү дээ. Тэр киног бүгд л үзсэн баг. Маркетингийн хүмүүс бүгд үзэх ёстой нэг юм кино байж байгаа тийм. За цаашаа явж. За тэгэхээр энэ Ipsos гэдэг дэлхийд 2 дугаар судалгааны компанитай бид нар хамтраад Budweiser болон Beck's пивний үйлдвэрийг Монголд байгуулах төвшний одоо судалгааны юм урьдчилсан юм product test судалгааг нь бид нар бас хийжсэн. За ингэхдээ энэ бол одоо concept test биш бүр product test болчихж байгаа. Тэгтээ бас нэг талаас concept test гэж үзэж байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр Central Valuation Test буюу одоо зах зээлийн хөл хөдөлгөөн ихтэй газар ийм одоо энэ тодорхой ханаагаар заагдсан байж байгаа үстэй тий. Тэгээ энэ дээр бол PV-г нэлийн идэвхтэй уудаг хүмүүсийг хөрж авчираад тэр үйлдвэрлэх гэдэг Beck's бол Budweiser PV-ний амжилтыг хийжсэн. За тэгээд цааш явж. За тэгээ энэ дээр бол үнэр нь ямар байна, хөөс нь ямар байна, брендийн нэр нь одоо Монгол хүнд хэр сонсогдолтой сонсогдож байна, урд нь сонсож ирсэн үү, хэр үнцэнтэй байна гэдэг. За тэгээд уухаас өмнө сапаглаа боолыг харуулж тестлдэг. Тэр үнэтэй брэндийг харагдаж байна гэдэг. Мяа пив харагдаж штэ ахгүй гэж юм уу. Эсвэл үнээр гоё пив биш штэ гэж юм тий. Дараа нь уусныхаа дараа тестлдэг тий. Уусныхаа дараа таны нөгөө нэг уухаас өмнө сэтгэл өөрчлөгдсөн үү тий. Өнөг хөвгийн юм харагдсан чинь засгийг аятайхан амттай юм гэж юм уу. Эсвэл яцсан хүмүүстэй яасан амт хүмүүстэй болохгүй гэж юм тий. За энэ дээрээс үндэслээд одоо нөгөө бүтээгдэхүүнээ Монголын зах зээлийн хэрэглэж нийцэж чинь үгүй юу гэдгийг ингэж тест. За цааш явж. За тэгээд дараа нь бол нөгөө бүтээгдэхүүний тестлээс гадна монголчуудад одоо энэ Beck's болон Budweiser пивийг ямар хөө реклам сурталчилгааны контентээр харуулвал тий построо ямар байдлаар хийвэл илүү нөгөө нэг манай одоо тэр дэлхийн брэнд Германы мундаг шарай гэдэг тэр үн цэнийг илэрхийлж чадахгүй гэдэг юм поструудад тестлдэг. За эхний зураг нь одоо илүү танд илүү гоё төрөний уус бий гэж илэрхийлж гэнэ үү? Эсвэл хоёр дахь зураг нь байна уу? Аль нэгүндээ таны анхаарал илүү төвлөрч ийн барьж ингээд ингээд зөвхөн бүтээгдэхүүнээ тестлэхээс гадна рекламын компани тестлэдэг. Дэлхийн брэндүүд бол яг co-creation моделд дагуул явдаг. Тэр компаниуд ирээд манай дээр яг л энэ судалгаануудыг хийлгээл тэр бүтээгдэхүүний Монголын зах зээл дээр оруулах уу, тэр үйлдвэрийг нээхгүй юу гэж шийдвэр гаргаад байна. За харамсалтай нь Beck's Budweiser пивний Монголын зах зээл дээр бол яг үйлдвэрлэлт бол хийх тул амжилт олохгүй байна гэдэг үр дүн гарсан. Тийм учраас үйлдвэрээ байгууллаа. Гэтэ тэр үйлдвэрээ байгуулах нь энэ Монголын зах зээл дээр явахгүй байна гэдэг үр дүн гарцсан гэдэг нь үр дүн багхгүй юу? Ойлгож байна. Энэ өөрөө маш том үр дүн багхгүй юу? Тэр олон тэр хүн төргөр үйлдвэр байсныхаа дараа болохгүй байна гэдгээ ойлгохоос гайхалтай сайхан үр дүн.
сая төгрөг, 30 сая төгрөг төлөв тэр 40 тэрбум төгрөгийг чинь тест хийж байгаа. Тэ? За магадгүй их үсрээд явлаа 50 сая судалт гэж байна. Туршилт судалгааны ажил. За яг бүтээгдэхүүнээс хамаарат янз янз байж болно. Ер нь бол гэхдээ 5 тэрбум, 50 тэрбум, тэ 500 сая төгрөг ч байсан их л мөнгө шүү дээ. Тэрүүгээр тоглож явахаар наамын цаасан дээр бүх тоглолтоо явуулчаад гэдэг санааг би хэлэх гээд. За тэгээд цаашаа одоо бид нар юу вэ? Нэг бүтээгдэхүүнээ ингээд тестлээд болчлоо гэж үзэх юм бол зар сурчлагаагаа хэрхэн тестлэх вэ гэдэг дээр би нэг шинэ технологи танилцуулъя гэж бэлдээд ирсэн байж. За яг одоо бол зар сурчлагын хөгжүүлэлтийн процесс Google компани дээр ихэнх зар сурчлагын хөгжүүлэлтийг хийж байгаа. За тэгээд өөрсдөө тойроод үзчихэж байгаа. Видео албаар ч юм уу, хажуу албаныхын адууж ирэх юм гоё болж байгаа. За гоё болж байгаа гэх юм бол одоо дараад орж үзсэн. Тэгээд дараах нь үзэнгүүтээ жаахан мяалал дараагийнхаа нэг мяалснаар цэцүүлээд гол нь эцсийн дараах таалагдахад байх болно шүү дээ. Маркетингийн хүмүүсийн өнөөдрийн зорилго дарагдахад таалагдахаар рекламыг бүтээх л байна. Ерөөсөө л тийм. Ягаад гэвэл эцсийн загварыг дарах баталдаг. Зарах ямар ч мэдрэмжгүй дураагүйсэн ч хамаагүй дарах харагдж байл болоо. А рекламын самруудыг бол дарахын ажлын байр гэрээс ажлын байр хүртэлх зам дээр бол маш ихээр тавьдаг. Ягаад гэвэл би ажлаа аюул сайн хийж байгаа гэдгийг харуулна. Энэ бол өнөөдрийн маркетингийн ажил зар сурталчилгаа явуулж байгаа процесс. Энэ дээр бид нар ичл нуугаад байгаа байхгүй. Өнөөдөр манай компани дээр миний хийсэн рекламын видео хүнд хүрч ийнүгээд тестлээд өгөөж ирж байгаа нэг ч компани байна. Энэ манай постэр үнэхээр одоо хүнд хүргүүц манай залхуу сэл хийгүүс постэр болчих өгөөд ирж байгаа нэг ч компани байна. А бид нар компани дээр очдог. Ингээд тестлэж байгаа. Ийм бажет байхгүй шүү дээ Монгол. Ийм мөнгө байхгүй шүү дээ бид нар. Ийм юм төсөөлөхгүй шүү дээ. Өөрсдөө тестлгээд сууж байгаа гэж өөдөөсөө бэлтгэж. Юу нь бол ийм хөл байж байгаа. За энэ ч энэ бол одоо явж байгаа процесс байхгүй. Энэ бол бидний асуудал. За бидний санал болгодог процесс нь хоёр үе шилдэг нэмж өгч байгаа. Зар сурталчилгааг хөгжүүлснээр гадаараа претест гэдэг юм ийдэг байгаа гэж байна. Одоо өөрөлд зар сурталчилгааг тестлдэг байж одоо үнэхээр нэг олон сая төгрөгийн борлуулалт хийхүүс сурталчилгааны бүтээгдэхүүн бүтэж байгаамаа гэдгийг санааг хэлдэг. За дараа сайжруулаад реклама цацлаа засныхаа араас мониторинг хийдэг байгаа ч гэж. Одоо тэгвэл нэг рекламын креатив агентлагтайгаа нийлээд одоо бид нар энэ судалгааны үр дүн креатив агентлагтай хэлнэ шүү дээ. Энэ чинь нөгөө энэ хүүхд дээр л асар их төвлөрд байгаас шүү. Чиний нөгөө заргаад байгаа брендийн нэр мэл дээр юу ч төвлөрөхгүй байна гэдэг. Тэгвэл креатив агентлаг маань одоо креатив хүмүүс учраас рекламынхаа одоо юмыг засаж байгаа. Креатив агентлаг засаад нөгөө хүүхдийг хажууд тийш нь харуулчихж байгаа тийм. Хажууд тийш нь харуулаад өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээр харуулаад суулгачих. Тэгвэл нөгөө анхаарал хүүхдэд төвлөржсөнөөс илүү те нөгөө бүтээгдэхүүний үнц нь валюраар төвлөрөж хэлчихэж байгаа. Ийм л жижигхэн өөрчлөлт. Ийм л жижигхэн өөрчлөлт мөртлөө энэ өөрөө аюул чухал өөрчлөлт байхгүй юу? Бид нар аюул одоо энэ хүүхдийн оронд бид нар бас хүний анхаарал татах гэдэг аюул гоё хүүхдийн зураг тавьдаг. Хүүхдийн зураг тавьчихараа сайн реклам юм шиг энд тэгвэл гоё гоё хүүхдийн зураг те. Гэтэл нөгөө хүүхдийн харсаар яваад яваад. Нөгөө бүтээгдэхүүний ерөөс ажиглах. Гэх мэтчлэн одоо постэр байна, сав баглаа бодлоо тийм үү? За өрсөлдөгчийн сав баглаа бодлоо, бусад сав баглаа бодлуудыг бүгдийн зэгнүүд тавьж байгаа. Аль миний өрсөлдөгчийн сав баглаа бодлол илүү аттракт болоод байна уу? Миний сав баглаа бодлол илүү аттракт болоод байна уу гэдгийг энэ технологиор бас тестлэх боломжтой. Тэгэхээр ер нь бол лангуун дээр нөгөө бараг сав баглаа бодлол нь зардаг шүү дээ. Тийм биз дээ. Идэж үзээгүй хүн сав баглаа бодлыг хараад татагдчих авдаг. Тийм учраас сав баглаа бодлоо тестлсэн угаад маш сайн сайжруулсны дунд зах зээл дээр нэвтрүүлэхэд ямар ч реклам засахгүй байхад борлуулалтыг 20-30% өсгөх боломжтой байдаг. Энэ бол батлагдсан кейс байхгүй. Үнэхээр сайн сав баглаа бодлол дээр ажиллаж байгаад лангуун дээр ямар ч туршлагаагүй тавьбал 20-30% зарах. Энэ бол бодит кейс. За тэгэхээр энийг бол бид нар зөвхөн нөгөө бүтээгдэхүүний сав баглаа бодлыг харуулахаас гадна лангуун дээр тавьсан байдлаар бас тестлэх. Бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдээс миний одоо пакэж онцгой болж харагдчих нь лангуун дээрээс. Тийм ээ? Миний бүтээгдэхүүнээр хэдэн хувьтай анхаарал төвлөрсөн байна. Буцаад байна. Тэгээд одоо эндээс ингээд энэ нөгөө eye tracking байна. Нэг гэдэг зэг дээр анх төвлөрснөөс хойш дуус нүдний хөдөлгөөн дуусах хүртэлх бүх одоо тэр дараалалаар гаргачихсан. Тэгэхээр эхлээд нөгөө өрсөлдөгчийн тэр брендээр төвлөрсөн байна. Дараа нь тэрэндээ төвлөрсөн байна. Дараа нь тэрэндээ төвлөрөөд 3 4 дахь нь минийхтэй төвлөрсөн байна гэж тийм үү?
Тэгвэл дөрөвт нь төвлөрөөд байгаа гэж бид нар одоо нэгтэн төвлөрдөг болчихсон самбаглаа болоо засч ирсэн. Одоо лангуун дээр тавих хэрэгтэй гэсэн үг байхгүй. За зөвлөж. За тэгээд ингээд веб байж байгаа. Вебийг үстэй. Вебний маань одоо веб browsing ингээд хийхээр миний одоо яг орж бүтээгдэхүүний зэрэг зарах гэдэг хэсгүүд дарж гин үү, тэр хэсэг төвлөрч гин үү юу те одоо зөв төвлөрч гин үү гэдгийг бас веб дээр ингэж тест боломжтой. Цаашаа явж. За тэгэхээр видеог хэрхэн тестлэх вэ гэдэг судалж. Видеог хэрхэн тестлэх вэ? За тэгэхээр явчихна. За энэ хоёр рекламыг үзэж байна. Дуун байна уу? Дууг нүг. Хүчирхэг юмарвч дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Таны албашигтын нийт төв хишигтэй. Маамуул шүүбидээ хиймэр багтлыг батичгүй. Монголын үндэсний агентлагийн хорооны алтан түнш Rio Tinto компани Монголын баг дамжлагчдын амжилтын төлөө үншилж байна. За энэ хоёр рекламыг бол бид нар хийхээс өмнө биш хийснийхэн дараа тестэлсэн. Өөрөөр хинт бүсний мониторинг хийсэн гэсэн үг байхгүй. Тэгээд энэ Төмөн хишигтэн төслийн рекламыг бол яг зорилттой хэрэглэгчийн бүлэг буюу нэг 25 сая төгрөгөөр хөшөө авчих хэмжээний боёо бизнес эрхлэх хүмүүс тэгээд ингээд тухайн бүлэг дээр тестэд үзсэн. Тэгээд энэ рекламыг бол дийлний үзээгүй байсан. За үзсэн зарим хэсэг нь бол одоо шинэ арих гарах гэж байгаа юм ойлгосон шүү дээ. Чи хөшөө хийх тухай ярьж ирсэн юм уу реклам чинь. Би ерөөсөө өөртөө хөшөө хийх талаар юу ч ойлгоогүй шүү дээ гэж хэлж ирсэн. За энэ Rio Tinto компани энэ сурчлагын ажил нь Олимпийн ингээд алтан медалийг гэдэг ингээд хагас жилийн туршид рекламсан. Тэгээ энийг бол бас л тестэлсэн. Энийн мониторинг хийгээд үзэхлээр эндээс бол Rio Tinto гэдэг компани талаар ерөөсөө тэгээ уул энийг үзээд Rio Tinto компани хайртай болоод гудамж гисаа болох ёстой байсан баггүй да. Харамсалтай тэгээгүй яг хэвээрээ байсан. Тэгээд энэ рекламыг Rio Tinto гэдэг компани явуулсан гэж ойлгоогүй шүү дээ. Нэг ийм юм байсан. Хэмжиж үзээгүй болохоор бид нар ямар маркетинг хийснээ бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бидний одоо видео бүтээх процесс санал болгоод байгаа загвар нь юу вэ гэхээр рекламын институт юм уу креатив институтээр очоод та нар реклам скриптаа эхлээд санааг нь аваач тий санаа гурван санаа өгөх гэж тий энийг реклам санаад гурван санаа авах гэж гурван санаагаа өгөхдөө раскадровкийн зураг аваач тий раскадровкийн зураг өөрөөр хэлбэл энийг англиар бол storyboard гэж нэрлэдэг тийм үү жоохон дээр үеийн одоо манай тэр Google-тэй театрын төрөд аягүй сайн мэддэг бүх рекламыг энийг хийж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн реклам ийм юм байх юмаа гэдэг рекламын санааг хараад зураад явуулдаг. Тэ? Энийг бол та нар мэднэ шүү дээ, тийм үү? Энэ бол угаасаа видео хөгжүүлэлтийн процесстэй заавал байх ёстой зүйл байхгүй юу? Тэгэхээр одоо яаж яваад байна вэ? Нэг реклам захиалаад нэг реклам хийгээд ирдэг. Дарагтаа хөгжүүлдэг, ямар муухай юм бэ боль гэдэг. Тэгвэл дахиад мөнгө өгч хайдаг реклам хийгээд гэдэг асуудал ярих тул яг 3 сая төгрөг төлж шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол раскадровкыг 100 мянган төгрөгөөр ч юм уу хийгээд өгчөж байгаа болов. Би яг реклам одоо сүүлийн үе цэцгэлэг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бол нэг хэдэн жилийн өмнө раскадровкыг 100 мянгаар гаргаж өгчдөг байсан. Раскадровкийн төвшөнд гаргаад ирэх юм бол бид нар одоо тэр ай тракингийнхаа төвшөнд одоо аль хэсэгтэр нь аягүй сайн анхаарал төвлөрч байна. Энэ видео хүнд ойлгомжтой байна уу гэдгийг бол одоо тестлээд энэ гурван санааны чинь энэ нь илүү чиний бүтээгдэхүүнийг зарах боломжтой байна. Тэгэхдээ чи энэ хэсэг дээрх одоо энэ дүрсийн цолчоо энэ хэсэг дээр хүмүүс бол ерөөсөө төвлөрөөгүй байсан. Чи яг энэ хэсэг дээр илүү төвлөрсөн байсан эннийхээ зурагсыг жоо өөрсгөчих гээд ингээ видеог бол бас санаа төвшөнд нь бол засах боломжтой байна. Санаа төвшөнд нь. Тэр бол би видео хөгжүүлэлтийн процесс дээр бол одоо миний санал болгоод загвар бол энэ раскадровкыг ашигладаг юм. Тэрийг тестэлдэг, зорилттой бүлэг дээр тестэлдэг нэг юм санал болгоод байна. За. За тэгэхээр яг ер нь бол нэг компанид ажил тухайн ер нь нэг сегментэд хандж байгаа бол нэг 25-аас 50 хүн дээр тестэлчихэд бол тухайн компанид ажиллах бүх пострыг бол үр дүн бол гаргаад ирэх боломжтой энэ төхөөрөмж.
Яг гоо 25 гэдэг нь нэг сегментийн хувьд багхгүй юу. Тэгээд дараа нь бол бид тэр 25 хүнээсээ 8 ч юм уу энэ тусгай зөвлөлтийн фокус бүлгийн эрсдлээр дууж оруулж ирээд ярилцчихна. За ингээд 25 хүн дээр тестлэхэд хүмүүсийн анхаарал энэ дээр илүү төвлөрчээ. Та бүхний анхаарал яг энэ дээр илүү төвлөрсөн юм байна. Ингээд энэ бүлгийн ярилцлагын одоо тусгай зөвлөлтийн өрөөн дээр бол үргэлжлүүлээд одоо нөгөө рекламын яг ажил хэсгийг засахгүй гэдгийг судлаа ойлгочихсон. Ямар мессежийг энэ видеоос ойлгосон бэ? Зүгээр л нэг хүний анхаарал татвал гоё реклам болчихсон юм уу? Эсвэл бол үнэхээр нөгөө нэг зарах гэдэг бүтээгдэхүүнийхээ санааг ойлгуулсан юм гэдгийг асуудал бол энэ бүлгийн ярилцлагын өрөөнд хийдэг. Энэ бол одоо та нар мэдж байгаа да. Нөгөө нэг талаас нь одоо шилэн ханны цаана захиалагч сууж идэг. Нөгөө нэг бүлгийн ярилцлаганд орж байгаа хэрэглэгчид бол яг өөрсдөө ийм тав тухтай хоорондоо ярилцах боломжийг бүрдүүлсэн ийм өрөө байна. За ийм өрөөг бол одоо бид нар бол бас нэг 4-5 жилийн өмнөөс ингээ ашиглаад нэлээд их одоо тийм бүлгийн ярилцлага судалгаанууд хийгээ явж байгаа. За бас ийм яг бүлгийн ярилцлагад хийж оролцох боломжгүй байгаа тохиолдолд бол бид нэр ийм таблет буюу одоо таблетаар судалгааг авах юм технологиг бас нэвтрүүлсэн байж байгаа. Энийг бол капи гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл таблетын дээр бүх видео, постэр, реклам дээр тестлэхэд ажиллагаа рекламын компани ажлынхаа өрөө бүх юм нөгөө зорилт хэрэглэгчийн бүлэг дээр үзүүлээд газар дээр нь үр дүнгийн гаргацдаг. Газар дээр нь үр дүнгийн гаргаа явуулдаг. Тэгээд нөгөө нэг одоо хариу үр дүнгээ шууд интернеттэй газар очиод төв офс руугаа шууд явуулчих болохоор ийм технологи бол нэвтрүүлсэн байж. Тэр бол бас капиг бол ашиглаж болох юм байна. За таашаа. За тэгээд мэдээж рекламын компани ажлыг тестлэхэд үнэхээр одоо тэр борлуулалт хийж чадхаар үнэхээр миний бүтээгдэхүүний value илэрхийлж чадхаас видео построо гаргасныхаа дараа яах вэ гэхээр одоо бид цэцэлтаа хийх. За цэцэлтаа хийхдээ бол бид цэцэлтийн дунд үед нь бол мониторинг хийх ёстой. Цэцэлт явж дуусны дараа мониторинг хийх ёстой. Өөрөөр хэлбэл нөгөө реклам сурчлага хэдэн хувьд нь хүрээд байна. Нөгөө цэцэлтийн сууган маань зөв сонгогдсон байна уу буюу давтамж маань зөв байна уу гэдгээ тэндээсээ бид дундаас нь ингээ үзээд хүнд хүрж байгаа юм баг байх юм бол дооч юм яач гэдэг юм уу те. Эсвэл бол үнээр хангалттай үүсэх байх юм бол одоо сүүлийн 7 хоногийн рекламын бүжиглийг зогсооч. Угаас хангалттай 80% хүчиж идэх бол дунд нь бид нар мониторингийг харж болцсон. За заашаа. За тэгэхээр бид нар бол энэ мониторинг судалгаан дээр бол ямар технологи санал болгож байгаа гэхээр энэ KT2 гэдэг юм байна. Computer Assisted Telephone Interview буюу одоо юм уцаа судалгаа авчдаг төв байхгүй юу? За нэг 5-аас 10 асуудалтай судалгааг бол үндэсний хэмжээнд 7 хоногийн дотор 3 хоногийн дотор мэдээлэл зөвлөлтийг хийгээд 7 хоногийн дотор 5-аас 7 хоногийн дотор үр дүнгээр гаргаж өгч болцсон. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээний судалгаа хэрэг чинь 4-5 аймаг түүрээр аваад тэгээд эдгээр дээр очиод судалгааг нь авдаг байсан. Мэдээ зөвлөлтөнд дор баяад 30-45 хоног болдог. Ямар ч жижиг хүчтэй тунч судалгаа тийм. Тэгэхээр энэ KT төв дээр авснараа бол одоо мэдээж call center шиг зүгээр хин дуртай тэр залгаад байхгүй. Энэ бол Монгол улсын бүх аймаг, хот, сум суурин газрын дээр дугаарлалт дээрээс бол ийм програм өөрөө төлөөлөх чадвартай түүрээ сонгоод авчихна. Тэгээд түүр сонгогдсон тэр хэрэглэгчийн бүлгүүргээ заргалт нь хийгдээд за тэгээд нэг 300-аас 500 хэрэглэгчдэр бол тестлээд за нөгөө нэг нийт Монгол улсын хүн амын юм уу Улаанбаатар хотын хүн амын хэдэн хувь нь рекламаар хүрчээ хэдэн хувь нь мессежийг ойлгож байгаа гэдэг ерөөсөө 5-7 хоногийн дотор мониторингийн үр дүнгийн хариуг бол гаргаж өгч болцсон гэж. Тэгэхээр бол энэ call center-ийг бол бид нэр KT2-ыг бол бид нэр ингээд санал болгож байгаа мониторингтэй ашигладаг болж энийг бол quick судалгаа гэж нэрлэдэг болчиход бас хурдан судалгаа байхгүй тий. Одоо магадгүй зарим нэг нийгэмд болж байгаа асуудлын талаар судалгаануудыг чигсэн энэгээр хийдэг, рекламын компаниудын мониторингийг хийдэг. За ингээд явчихна. За тэгээд хамгийн сүүлийн шат нь бол юу гэхээр за одоо мэдээж манай нэг бүтээгдэхүүн зах зээл дээр судалгаа нь явуулсан байж байгаа шүү дээ. Тэгээд судалгаа яваад зах зээл дээр байршсан дараа хийдэг судалгаанууд бол мэдээж сэтгэл хангамжийн судалгаа тий. Нөгөө яг гар дээр хэрэгжилж байгаа хүмүүс маань хэрэг хангамжтай байгаа юм байна тий. Гэхдээ очоод нөгөө хэрэглэхдээ зөв хэрэгж мэдэж гин үү? Тагийг онгоолгож чадж гин үү? Хоолны бүтээгдэхүүн бол тэрийг хоолныхоо тунгийн зөв тааруулж гин үү? Зааварчлагыг нь ойлгосон байна уу гэдээ ингээд сэтгэл хангамжийг бол судалдаг. За сэтгэл хангамжийн судалгаас гадна mystery shopping буюу лангуун дээр зөв хүрээлт хураалттай байна уу? Бүх дэлгүүрийн цэгүүд дээр тасалдахгүй нийлүүлж чадж гин үү? Үйлчлэгээ бол үйлчлэгээний ажилтнаар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж чадж гин үү? Сургалтын хангалттай хийсэн байна уу гэдээ ингээд дандаа хянана. Дандаа бид нар өөрсдөө хаана байгаагаа юу хийж байгаагаа хэдэн хувийн үр дүнтэй байгаагаар хэмжиж явна. За энийг бол одоо хэмжээ систем маркетинг
гэдэг байгаа шүү дээ. Хинждэг маркетингаас хинждэг маркетингийн тогтолцоонд орё гэдэг байгаа юм. За тэгээд нэлийн брэнд маань одоо awareness нь нэлийн явагдаад танигдаад ирсний дараагаас явдаг судалгаа бол брэнд тракинг гэдэг судалгаа. Брэнд тракинг гэдэг судалгаа маань awareness маань буюу брендийн маань танигдсан байдал 20% төрлөө, 30% төрлөө, 50% төрлөө гэдэг ингээд хагас жил тутамд юм уу жил тутамд хийгээ явдаг. За лоялти хэрэглэгчийн тоо хэдэн хувь төрлөө тий. За нийт нөгөө нэг хэрэглэж болгосон хүмүүсийн маань эргээд 30% нь бол буцаад гараа явах гэж байна. Тэгээ тэрийг бид нэр churn rate гэж нэрлэдэг шүү дээ. Churn rate нь 30% байж гэдэг юм ингээд брэнд тракингийн судалгаа буюу брендийн үр дүн цаашаа хэр амжилттай явж гэнэ гэдгийг тестлээ явдаг ийм судалгаанууд байна. За тэгээд миний хувьд бол ихтгэл маань үгээр дууслаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.